Байнгын орны дарга эрх мэгшүүд Монгол улсын гадаад харилцаа өргөжин өгчхийн хэрээр иргэдийн гадаад суралцах ажиллах болон бизнес аялал жуулчлалын чиглэлээр харилцан зорчих явдал нэмэгдэж байгааг харгалзан монголчууд ихээр зорчиж амьдарч мөн ажил хөдөлмөр эрхэлдэг улс орнуудтай эрх зүйн тусалцсан харилцан тусалцаа үзүүлэх тухай гэрээ хэлэлцээр байгуулах асуудал тус яамнаас анхаарал хандуулан ажиллаж байна. Энэ хүрээнд цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол улс болон бүгд найрамдах Чех улс хоорондын хэлэлцээр нь 5 хүн хэсэг 29 зүйл хавсралтаас бүрдэж байгаа бөгөөд хэлэлцээрийн хүрээнд зохион байгуулалттай гэмтэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, гэмтэргийн зохион байгуулагчийг олж тогтоох чиглэлд талуудын хамтын ажиллагаа хөгжүүлэн бэхжүүлэх, олон нийтийн аюулгүй байдал, хэв журам зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлд хоёр улсын эрх бүхий байгууллагууд өөр хоорондоо шууд харилцаж түргэн шуурган хамтран ажиллах боломжтой юм. Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол улс болон бүгд найрамдах Чех улс хоорондын хэлэлцээрийн төслийг улсын хурлын хууль зүйн байнгын ороо болон аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орооны 25 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар тус хэлэлцэн дэмжиж гаруй үсэг зурх эрхийг засгийн газарт олгосноор уг хэлэлцээр талууд 25 оны 3 дугаар сарын 10-ны өдөр бүгд найрамдах Чех улсын Праг хотно гаруй үсэг зурсан. Энэхүү хэлэлцээр нь олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8-ын 1 дэх заалтад заасны дагуу эрх зүйн тусалцаа үзүүлэхтэй холбогдсон заавал сойрхон батлах олон улсын гэрээ бөгөөд мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16-гийн 1 дэх хэсэг заасны дагуу уг хэлэлцээрийг сойрхон батлах тухай хуулийн төслийг засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн улсын хурлд өргөн мэдүүлж батлуулах юм а. Хэлэлцээрийн сойрхон батлах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.